Сайн байцгаана уу үзэгчдээ. Нийслэл Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут болсноор Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерейн ээлжид тохирол үзэгч та бүхний хүртэл болоход бэлэн болсон байна. Үзэгч та өөрт хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдаж авч бүгэлснээр тохирол маань оролцох боломжтой байдаг. Тохирол маань даваа, лаваг, баасан гаргуудын 17 цаг 30 минутанд Icon Цэгийн болон үндэсний лотерейн Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ шууд хүрдэг билээ. За ингээд лаваг гаргийнхаа ээлжид тохирлыг эхлүүлцгээе. Тэгээд мэдээж бидний өмнө бол 4D 6D 642 гэсэн тоглолтууд биднийг хүлээж байгаа. Үзэгч та эдгээр тоглолтуудын аль нэгийг за эсвэл бүгдийг нь сонгоод тоглох боломж байгаа гэсэн үг юм. За ингээд уламжлал ёсоор бүгдээ хамтдаа 4D-гээс эхлэх болно. 4D-д маань бол 3 төрлийн тоглолт байдаг. 4D-ийн 1, 2, 3 дугаар зэргийн тохирлуудыг та 4D-ийн тасбар худалдаж авч бүгэлснээр гурвуулын тоглох боломжтой гэсэн үг юм. За ингээд үзэгчдтэй дөрмийг танилцуулъя. 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлол маань шилэн хоргонд тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирж яг дарааллын дагуу үзэгч таны тасалбар дээр таарч байх юм бол та өөрийн тавьсан боцоогоо 500 дахь өсгөж авах боломжтой гэсэн үг юм. За ингээд олон зүйл ярилцлагаар өнөөдрийнхөө тохирлыг эхлүүлье. Мэдээж үзэгч та бүхний дундаас өнөөдөр маш олон азтан төрнө гэдэгт итгэлтэй та бүхэндээ амжилт хүсье. 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө дөрвийн тааснаар азтан болох боломж үзэгч та бүхний маань хүлээж байдаг. Тэгэхээр та 4 ширхэг бөмбөлөг бөглөөд азтан болох боломжтой гэсэн. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 2. Ихний бөмбөлөгний дугаар 2. Ердөө 4 ширхэг бөмбөлөг гарч ирнэ. Энэхүү 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу тааж чадсанаар өөрийн тавьсан базаага 500 дахь өсгөж авах боломжтой гэсэн. Ингээд 2 дахь бөмбөлөг маань гарч ирлээ. 2 дахь бөмбөлөгний дугаар 6. 2 дахь бөмбөлөгний дугаар 6. 2-6 гэсэн одоогоор бөмбөлгнүүд маань гарч ирсэн байна. Одоо 3 дахь бөмбөлөг. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 2-6-1 гэсэн үндсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. Харин аз дагуулсан 4 дахь бөмбөлөг. 4 дахь бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 6. Ингэснээр 2 6 1 6 2 6 1 6 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч таны бүгэлсэн тасалбар дээр энэхүү 4 бөмбөлөг яг дарааллын дагуу таарч байгаа юм бол та 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм. За үргэлжлүүлэн бүгдээ хамтдаа 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо явуулах болно. Тэгэхээр шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Өөрөөр хэлэх юм бол тгээс 9 хүртэлх нэг оронтой цифрүүд 4 удаа давхцсан гэсэн үг юм. Тэгэхээр өмнөх тохирол дээр бол 6-гийн тоо 2 удаа гарч ирсэн шиг энэхүү тохирол дээр бол нэг тоо 4 удаа давхцах боломжтой гэсэн үг. За ингээд хэрвээ энэхүү 40 ширхэг бөмбөлгнөөс таны бүгэлсэн бөмбөлгнүүд гарч ирсэн 4 бөмбөлөг маань яг дарааллын дагуу мөн таарч байвал та өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авна гэсэн үг. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлоо явуулцгаая. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та яг гарч ирэх 4 бөмбөлгийг дарааллын дагуу таарч чадах юм бол тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авна гэсэн үг юм. Ингээд ихний бөмбөлөг маань тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Ихний бөмбөлөгний дугаар тэг. 2 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 2 дахь бөмбөлөгний дугаар. Яман тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Тэг гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна шүү үзэгчтэй. За одоо 3 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлөг ямар бөмбөлөг гарч ирэх бол? За 3 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. Тэг 4 гэсэн бөмбөлгүүд одоогоор гарч ирж байршсан байна. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. Азтныг тодорхойлж байгаа 4 дахь бөмбөлөгний дугаар 6. 4 дахь бөмбөлөгний дугаар 6. Тэг 4 6 тэг 4 6 гэсэн энэхүү 4 бөмбөлөг үзэгч таны бүгэлсэн тасалбар дээр таарч яг дарааллын дагуу таарч байвал та тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм аа. За маш гоё тоо гарч ирсэн. За үргэлжлүүлэн 4D-ийн сүүлчийн боломж олох 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлыг одоо явуулах болно. За мөн шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та харж байна. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлөг мөн дарааллын дагуу таарч байвал та тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм аа.
юм аа. За тэгээд мэдээж таны азийн тоо ямар тоо байна? Магадгүй таны машины дугаар төрсөн он сар өдөр за магадгүй ямар нэгэн дортой тоогоо та давхардуулж бүгэлснээр л ерөнхийдөө энэхүү 40 ширхэг бөмбөлгнөөс гарч ирсэн бөмбөлгнүүд та тавьсан бацаага 2000 дахин өсгөж авах боломжтой гэсэн юм аа. За ташрамд дуртахад бол манай өдөр бүрийн ханжуур дээр маш олон азнууд төрж байгааг үзэгч та бүхэндээ дуулгахад таатай байна. Мэдээж тэр азнуудын нэг нь үзэгч та гэдэгт би итгэлтэй байна. За ингээд дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоо одоо хамтдаа явуулцгаая. Замун 40 ширхэг бөмбөлгнөөс дөрвийг нь тааснаар үзэгчтэй аздан болох боломжтой гавцгүй гарч ирж байгаа дөрвөн бөмбөлөг маань таны дасгалбар дээр яг дарааллын дагуу таарч явах ёстой. Ингэснээр та өөрийн тавьсан базаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой. Ингээд эхний бөмбөлгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлгний дугаар тэг. За хоёр дахь бөмбөлгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлгний дугаар 5. Тэг 5 гэсэн бөмбөлгнүүдийг үзэгч та бүгэлсэн бол аздан болохоо тун ойрхон болж ирж байгаа гэсэн үг юм. За 3 дахь бөмбөлгийг хамтдаа цай 3 дахь бөмбөлгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар 3. Тэг 5 3 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн бол азныг манд тодруулах аз дагуулсан 4 дахь бөмбөлгийг одоо харцгаая. 4 дахь бөмбөлгний дугаар 3 гэсэн бөмбөлөг мөн гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгний дугаар 3. За тэг 5 3 3. Тэг 5 3 3. За энэхүү дөрвөн бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу таарч чадсан бол дөрүүдийг 1-р зэргийн хонжоор өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм. За мэдээж дөрүүдээс маань маш олон аздан тодордог учраас үзэгч та бүхэндээс мөн мэдээж аздан тодорсон гэдэгт итгэлтэй байгаа. За одоо харин өргөжлүүлэн 6-ыг тоглоцоох болно. 6-ыг маань дөрөв замун машингийн тэгээс 9 хүртэлх 60 ширхэг цифр энэхүү шилэн хоргонд маань байрлсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг цифр 6 удаа давхцсан гэж ойлгож байна. Тэгэхээр эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 6 ширхэг бөмбөлөг мөн яг дарааллын дагуу тарж ахын бол үзэгчтэй тавьсан бацаага уучлаарай та 50 сая төгрөг хожих боломжтой гэсэн үг юм шүү. За ерөнхийдөө бол 50 сая төгрөгийн эзэн болохын тулд та яг гарч ирсэн бөмбөлгнүүдийг дарааллын дагуу таах ёстой гэсэн үг юм. За харин 6-ийн маань дараагийн боломж бол дараалал урдаасаа болон хойноос 2 3 4 5 бөмбөлөг таарж ахын бол та урмын хойжир 1500 төгрөгнөөс эхлээд сая 500 мянган төгрөгийн аздан болох боломжтой гэсэн үг. За ингээд бүгдээрээ хамтдаа 6-ийн тохирлоо явуулцгаая. Тодруулдаг 6-ийн маань дөрвөн машингийн байгааг үзэгч маань анзаарсан. Ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 3. Эхний бөмбөлгний дугаар 3. Үзэгчтэй 60 ширхэг бөмбөлгнөөс 6-ыг тааснаар 50 сая төгрөгийн аздан болох боломжтой. Харин энэхүү тохирол дээр маань бөмбөлгнүүдийг яг дарааллын дагуу таах ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Ингээд хоёр дахь бөмбөлөг гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлгний дугаар 4 гэж гарч ирснээр та 3 4 гэсэн энэхүү хоёр бөмбөлийг тааж авах юм бол 1500 төгрөг хожих болцлоо хангаж байгаа гэсэн үг юм. За одоо 3 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 3 дахь бөмбөлгний дугаар 1. 3 дахь бөмбөлгний дугаар 1. За 3 4 1 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү 3 бөмбөлийг үзэгч та мөн тааж чадсан бол 15 мянган төгрөгийн эзэн болж байгаа. 3 4 1 гэсэн дараалал нь таасан ба шүү дээ. За 4 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 4 дахь бөмбөлгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгний дугаар 2. 3 4 1 2 гэсэн их баг тоонууд гарч ирсэн байна. Энэхүү дөрвөн бөмбөлийг та мөн яг урдаас нь дараалалаар нь таасан бол 150 мянган төгрөгийг хожих аздан болох болцлоо хангасан гэсэн үг юм. За ингээд 5 дахь бөмбөлөг маань гарч ирлээ. 5 дахь бөмбөлгнүүд та 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. 5 дахь бөмбөлгний дугаар 1. 3 4 1 2 1 энэхүү 5 бөмбөлийг үзэгч та урдаас нь дараалалаар нь тааж чадсан болоо сая 500 мянган төгрөгийн аздан болох боломжтой болж байгаа. За 6 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 6 дахь бөмбөлгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6 дахь бөмбөлгний дугаар 1 гэсэн гарч ирсэн байна. За өнөөдрийн тоонууд бол маш энгийн тоонууд гарч ирсэн. За бөмбөлгийг эхнээс нь гарч ирсэн дараалалаар нь үзэгчтэй танилцуулъя. 3 4 1 2 1 1 3
3, 4, 1, 2, 1, 1. За энэ хүү 6 бөмбөлийг үзэгч та тааж чадсан бол та 550 сая төгрөгийг хожиж байгаа гэсэн үг юм. За харин 3, 4 гэсэн тог за мөн хойдлоосаа 1 гэсэн бөмбөлгүүд таасан бол та 1500 төгрөг. За тэгээд мэдээж үзэгч та бүхэндээ бөмбөлгнүүд гарч ирэх дараалал бол хожих мөнгөнд дүнгуудыг танилцуулсан. Тэгэхээр та 1500, 15000, 150,000, сая 500 мянган төгрөг. За харин зургуулангийн таасан бол 50 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн үг. За ингээд 6-д тоглосон үзэгчдэд баярлалаа. Өргөжлүүлэн хамгийн өндөр хонжиртой 120 сая төгрөгийн хонжиртой 642 жекпот тоглолтыг одоо явуулах болно. За дөрмийн хувьд бол өмнөх тоглолтуудаас арай жаахан өөр болж ирнэ. Тэгэхээр 1-ээс 42 хүртэлх 42 шиг цифр байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр ердөө нэг удаа гарч ирэх боломжтой гэсэн үг юм. За харин 642-ийн маань нэг онцлог бол эдгээр бөмбөлгнүүдээс гарч ирэх 6 бөмбөлг нь дараалал огт харгалзахгүйгээр үзэгч таны бүгдэн тасалбар дээр таарч яхан бол та 120 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн үг. За мөн урмын хонжир гэж байгаа. За урмын хонжирыг хэрхэн хожих вэ гэхээр 642-ийн маань нэг онцлог болсон бонус бөмбөлгний тусламжтайгаар та 10,000 төгрөгнөөс эхлээд 12 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн үг юм аа. Ингээд үзэгчдээ бүгдээр хамтаа тоглолтоо явуулна. За харин дундуур нь бол ямар бөмбөлгнүүд гарч ирээ хэдэн бөмбөлөг таарснаар та 10,000 төгрөг 12 сая төгрөгийг хожих боломжтой талаарх дүрмийг танилцуулж бүгдээрээ цагаа хэмнэцгээе. За ингээд 42 шиг бөмбөлгийг үзэгч та харж байна. 42 шиг бөмбөлгнөөс маань гарч ирэх 6 бөмбөлгийг та дараалал огт харгалзахгүйгээр тавал аздан болно гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. За ердөө 42 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та 6-гийн дараалал огт харгалзахгүйгээр таах юм бол 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. За ингээд эхний бөмбөлг маань гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 40 гэсэн бөмбөлг гарч ирсэн байна. За 40 гэсэн бөмбөлөг таны бүгдсэн тасалбар дээр хэдэд ч байрлаж олон дараалал огт харгалзахгүй гэдгийг дахин сануулъя. Одоо 2 дахь бөмбөлөг гарч ирсэн. 2 дахь бөмбөлгний дугаар 34. 2 дахь бөмбөлгний дугаар 34. За 3 дахь бөмбөлөг гарч ирлээ. 3 дахь бөмбөлгний дугаар 26. 3 дахь бөмбөлгний дугаар 26. 40, 34, 26 гэсэн 3 бөмбөлөг болоод үндсэн 3 бөмбөлөг маань гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр үндсэн бөмбөлгнүүдээс 3, 4, 5-ыг за мөн бонус бөмбөлөгтэй нийлээд 7 бөмбөлгөө тааж чадсан тохиолдолд та аздан болох боломжтой 10,000 төгрөгөөс 12 сая төгрөг хожих боломжтой. За 4 дахь бөмбөлийг танилцуулаад 4 дахь бөмбөлгийн дугаар 17 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За харин одоо 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлгийн дугаар 38. 5 дахь бөмбөлгийн дугаар 38. За энэ хүү 5 бөмбөлөг бол үндсэн 5 бөмбөлөг. Одоо харин 6 дахь бөмбөлөг буюу үндсэн 6 дахь бөмбөлгийн дугаар 13 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6 дахь бөмбөлгийн дугаар 13. За одоо харин бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлгээ хамсаарцгаая. 7 дахь бөмбөлгийн дугаар 42 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлгний дугаар 42. За ингээд үзэгчдэд гарч ирсэн бөмбөлгнүүдийг танилцуулъя. Эхлээд үндсэн 6 бөмбөлийг танилцуулна. 40, 34, 26, 17, 38, 13. Дахиж хэлье. 40, 34, 26, 17, 38, 13. За эдгээр 6 бөмбөлөг үзэгч таны бүгдсэн тасалбар дээр дараалал огт харгалзахгүйгээр таарч байвал та 120 сая төгрөгийн аздан болж байгаа юм. За харин бонус бөмбөлгний дугаар бол 42 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 7 дахь бөмбөлгний дугаар 42. Тэгэхээр түрүүн тайлбарласан эдгээр 6 үндсэн бөмбөлгнөөс 3-ыг эсвэл 4-ыг эсвэл 5-ыг та тагаад за мөн бонус бөмбөлийг давхар таарч чадсан бол та дараалал огт харгалзахгүйгээр таарч чадсан бол гэдгийг бас дахин санах хэрэгтэй. Тэгэл та 10,000 төгрөгнөөс эхлээд 12 сая төгрөгийг 642 тохирол дээр маань хожиж байгаа гэсэн үг юм шүү. За ингээд өнөөдрийн тохирлууд маань үүгээр өндөрлөх болсон байна. Мэдээж тун амжилттай үргэлжилсэн учраас үзэгч та бүхэн дундаас маань аздан төрсөн гэдгийг төрсөн байхаа гэж дахин итгэлтэй байна. Тэгэд мэдээж хэрэг аздан болсон бол Монгол улсын хуулийн дагуу
Онцгой албан татврын 40%-ийг бол суудгаж улмаа авдаг гэдгийг та бүхэн маань бас дахин санах нь зүйтэй байхаа гэж бодож байна. За ингээд өнөөдрийнхээ тохиролтой хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн тохиролт маань оролцохыг тоглож үзхийг хүсэх юм бол тасалбар маань худалдаалагдж байгаа өөр дойрхон цэгүүдэд тасалбараа худалдаж авч бүгэлснээр тохиролд оролцох боломжтой гэсэн үг юм аа. За ингээд даваал хавг баасан гаригуудын 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ Icon CGM болон үндэсний латрын Facebook хуудасаар шууд уулзах болно. Ингээд баасан гаригийн тохиролт хүртэл баяртай.